Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн газар. Зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт бөглөх заавар. Та оюуны өмчийн газрын вебсайт руу ороод зохиогчийн эрх хэсгийн дэлгэрэнгүй холбоосоор нэвтэрч зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт татаж авч бөглөнө. Зохиогчийн эрхийн мэдүүлэг бүртгүүлэх гэж байгаа бол дараах маягтыг хэрхэн бөглөх талаар тайлбарлая. Бичиг баримтын дээд хэсэгт бүртгэлийн дугаар болон хүлээж авсан огноог тухайн байгууллагын албан хаагч бөглөнө. 1. Бүртгүүлэх тухай хүсэлт хэсэгт та өөрийн овог нэрээ тодорхой бичнэ. 2. Эрх эзэмшигч хэсэгт зохиогчийн эрхийг эзэмшигчийн мэдээллийг бичнэ. Овог нэр эсвэл хуулийн этгээдийн нэр бичнэ, регистрийн дугаар эсвэл иргэний бүртгэлийн дугаараа оруулна. Төрсөн он сар, өдөр бичээд оршин суугаа хаягаа оруулаад утасны дугаар болон мэйл хаягаа бөглөнө. Нэгээс дээш мэдүүлэг гаргагч байгаа бол энэ хэсэгт дээр дурдсан мэдээллийн дагуу дараалуулан бичнэ. 3. Зохиогчийн мэдээлэл хэсэгт зохиогчийн овог нэр, регистрийн дугаар болон иргэний бүртгэлийн дугаар, төрсөн он сар өдөр, оршин суугаа хаяг, утасны дугаар болон мэйл хаяг бичнэ. Зохиогч нас барсан бол төрсөн он сар өдрийг бичнэ. Нэгээс дээш зохиогчтой бол энэ хэсэгт дээр дурдсан мэдээллийн дагуу дараалуулан бичнэ. 4. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан зохиогчийн эрхийн бүтээл бүртгүүлэх хүсэлт гаргаагүй бол энэ хэсгийг бөглөх шаардлагагүй. 5. Таны бүтээл аль төрөлд хамаарахыг дор дурдсан бүтээлийн төрлүүдээс зөвхөн нэгийг сонгож чагтлана уу? 6. Та өөрийн бүтээлээ нийтийн хүртээл болгоход ашигласан зохиогчийн нэрийг сонгож чагтлана. 7. Их бүтээлийн нэрийг бичнэ. Бүтээлээ та хэрхэн бүтээснээ тодорхойлно. Жишээлбэл, бүтээлийг албан үүргийн дагуу бүтээсэн бол чагтлана. Бүтээл нь үүсмэл бүтээл бол та үүсмэл бүтээлийнхээ их бүтээлийн нэрийг бичнэ. 8. Бүтээлийг туурвиж дууссан он сар өдөр, мөн нийтийн хүртээл болсон он сар өдрийг заавал бичнэ. 9. Хавсаргасан материалын хуудасны тоо бичнэ. 10. Бусдын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчөөгүйгээ баталж гарын үсэг зурна. Эрх эзэмшигч нь хуулийн этгээд бол гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулна. Бүтээлийн танилцуулга хэсэгт бүтээлийн нэр бүтээлийн бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог, агуулгыг нь товч тодорхой бичнэ. Хөндлөнгийн тодорхойлолт гэрчилгээ авах гэж буй бүтээлийг албан үүргийн дагуу туурвсан. Захиалгаар бүтээсэн мөн бүтээлийг хөндлөнгөөс санхүүжүүлсэн тохиолдолд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгох асуудлыг холбогдох гэрээ тодорхойлолт бусад баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. Зохиогчтой ямар хамааралтай болохоо бичээд регистрийн дугаар эсвэл иргэний бүртгэлийн дугаар оруулна. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн газар.